Тэр нисгээс өмнө янз бүрийн заавар байгаа ахал та тийм ээ. Онгоцон дээр очиод та бид нартаас тэгэл байх би үзэгчтэй зориулаад сонирхуулаач онгоцоо. Тэгээ. Эфэс зайсан салбарт тавтай мөрлөнө. I can't win, I can't reign, I will never win this game without you, without you, without you, without you, without you. I am lost, I am vain, I will never be the same without you, without you, without you, without you. За нөгөө нэг гайхалтай шар зүй шиг нисээд идэг онгоц чинь энэ автожир гэдэг нь. Түрүү ярьж ирсэн те автаратаас буюу чөлөөт эргэх зарчим дээр тулгуурлын нисдэг автожир маань өөр юм. Дээдлийн сенс тэр зүгээр нэг шарган дээр бичлэгдсэн хоёр сенс л байгаа. За энэ нэг юм хүмүүс харах бах энэ энэ моторт холбогдсон тахир голтой ч гэдэг юм уу те дамнуур байд юм байна гэх юм биш. Энэ бол зүгээр яг хөө хөөх цайг бовнох болохын тулд ирчлэн эргүүлж идэг урчлан. Тэр нь яг нэг газар дээр байж байгаа нэг 200 хүргээл минутанд 200 хүргээл өөрөө салаад тэгээд тэр чигтээ хөрж яадаг байхгүй. За энэ хойтлын маршал сенс буюу түлхэгч хамгийн гол сенс нь юм. Мотор нь Австрийн Rotax 912 100 морины хүчтэй мотор байгаа. За энэ хэлбэр хийц ингээд харахад бол ерөнхийдөө нэг арамыг аваачаад карбон буюу fiberglass гэдэг нэг материалаар бүрхээд хийсэн юм хамгаалтын салхи зүсгэх чадвартай тийм юм болгоцсон тий. Тэгээ энэ Германд үйлдвэрсэн. Тэр нэг ч удаа техникийн буруугаас осолдож байгаагүй онгоц. Тий. Аюулгүй өнгөрсөн. Тий. Манад дүнгиж оруулж ирж байгаа боловч энийг бол аль хэзээ тийм ээ. Одоо Герман хөгжингөө орнуудад энэ хөгжүүлээд оруулж ирээд энэ чинь хөгжүүлэнгээ улс ардын аж ахуй эргүүл хайгуул тийм ээ. Хөдөө аж ахуйн юунд бас их хэрэгэлдэв юм шиг л штэ гаднахаа. Тэгээд цагдаа одоо юу гэдгийг цагдаагийн байгууллага энэ зурган дээр байсан тийм ээ. Цагдаагийнхан унаа явж байгаа. Тий. Цаанаага онгоц оруулж ирэх үү? Тэр оруулж ирэн тэр бол битүү загвар хүн энтлийн бас онгоцоос битүү загвартай. Кавалон гэдэг тансаг салон. Энэ бол одоо хамгийн сүүлийн одоо 2013 оны авард авсан энэ онгоц байгаа. Ер нь сургалт болон чөлөөт нисдэг үед бол хамгийн тохиромжтой юм байхгүй. Энэ нэг том давуу тал нь юу гэхээр 100 литр 98-аар 1000 км нисдэг. Энэ бол 98-аар бас. Мөн 98-аар энэ 64 литрээр ойролцоо нэг 550 км нисэх. За нэг өөр ангаа бол орчих юм байна. Өөр ангаа орно энэ асуудал байхгүй. Хамгийн гол нь хаашаа явсан? Би хамгийн хоол нь одоо энэ шиг энүүхэн нэг сүмбэр байдсан шүү дээ. Октябрь сангийн аж ахуй. Тэнд очиж нэг гарын үсэг зурчаад ирж байсан. Одоо энд Цанжин болон нэг Чингисийн морьтой өршөө маань 3 км-ийн зайд байгаа шүү дээ. Энэ дээгэр бол өдөр болгонд нисэж байгаа. Энд бол байнга шүү дээ. Сургууль зохион байгуулж байна. Манай шавнар байна. Тэгээд бас одоо яг миний гарын ихлээр нэг 20 гаруй шав байгаа. Яг энэ дээр бол нэг 4 шав байгаа. Тэгээд 5 шав. Одоо өөр хүмүүс суралцаж болох юм уу? Нисэж болно. Тэгээ асуудал байхгүй. Манайхаа бүх юм нээлттэй. Хүн одоо ер нь манай монголчууд маань ерөнхийдөө нисэх цаг л болчихсон байхгүй юу? Джиптэй ингээл юу гэдэг джип тараалган байж ингээл газрын хоолыг туулж явж байгаа те. Ядаран байж гэж байгаа шүү дээ тэр чинь. Араас зурх гал нисчихэд ирж ийн гэж шүү дээ. Йоо очоод нэг нисээд ирэх чинь тэр бол асуудал байх. Дээр нь байгалаа дээрээс хар чинь те. Ямар зөвшөөрөлттэй байдгийг нь улсаас хэдэн метр нисэх ёстой вэ? За зөвшөөрлийн хувьд бол манайх чинь G орон зай гэдэг нэг юм гаргацсан байгаа. Тэр нь одоо хуульд ороод батлагдаад нэг өндөрөөр хязгаарлагдчих баг. Уул нь бол яг бид нар бол G орон зай гэдэг утгаараа 300 м дотор бид нар нислэг хийгээд байгаа. Нэгээс нь 300 м-с дээш нисэхгүй. 300 м-т бол чөлөөтэй нисэх. Чөлөөтэй нисэх. Энэ гадаадд тийм байдаг байхгүй юу? 300 м дотор бол чөлөөтэй. Тийш тэрнээс дээшээ болчихлоор чинь нөө орон нутгийн чанартай онгоц тийм ээ. Онгоцны тэр явдаг маршрутад нь орч хаюултай байдаг учраас тэнд нь бол ордог юм.
Тэр нэгнээсэндээ General Aviation хэд хөнгө онгоцны үйл ажиллагааг ингээд өндөрөө нэг хязгаарлаа явчихдаг байхгүй дээш хааж болохгүй. 300 м бол бас ингээд ойлгох ингээд хөндийд 300 ингээд ууларгаа 300 ингээд явчихдаг байхгүй. Тийм учраас яг энэ орон зай дотроо л ниснэ гэсэн үг. Тий. Тэр чинь нэг 2000 3000 тул гарч л идэв шүү дээ. Тий. Энэ чинь энэ одоо энэ тухайлбал энэ онгоцноос ч бид нар шүхэрч байдیں۔ Шүхэрчин? Тий. Эндээс үү? Тий. Тэгэхээр чи энэчээс их 9 минутын дотор 1500 м авал тэгээ шүхэрчээ буулаад буулж ирдэг байхгүй юу. Тэгэхээр чи энэ шүхэрч буугаад энэ жоох эвгүй шүү. Яаж буу? Үгүй яг энэ наашиг харж суугаад эндээс тэгээд шаад дэ гараад мотор унтраагаад тэг энэ мотор унтчаар энүүгээрээ. Тий. Энэ бол яах ч энэ яг шууш ингээд халин нисдэг тий. Би нэг сайтнаас танай сайтнаас харж байсан байхгүй. Тэгсэн чинь бас ингээд замдаа эвдрэл яг муу ёрлж байгаа юм биш л дээ. Мотор нь зогсчлоо. За мотор нь гацлаа гэж бодъё л да. Одоо тухайлбал тий. Бүх нэг мотортой онгоцны одоо хууль нөлөө байхгүй юу? Хот суурин газраас хол нисдэг. Дээгүүр нь нисдэг. Яагаад гэвэл бас нэг тийм статистик байна шүү дээ. Нэг хөдөлгөөртэй онгоц унтрах юм бол хотороо бууна. Хотод бууж явах өөрийг эмдэх одоо бостой ухаар учруулна шүү дээ. Тэгэхээр чи хот сууринаас хол нисдэг тийм үү? За энэ онгоцны хувьд муу ялгаагүй те ингээд одоо хот дээгүүр нисэхгүй бид нар өөр газар нэг мотор нонтол асуудал байх. Нэг жижиг юу гэдэг нэг ойролцоо нэг 300 400 м-ийн ийм жижигхэн талбай байхад л тий очиж буучна гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр энэ бол яг онгоц шиг гүйж буун тийм үү? Бас нэг 200 300 м гүйхнэ шүү дээ. За энэ шар онгоцны хувьд бол шал ондоо. Энэ бол ерөөсөө алдаг дарам газар байхад тэн дээр очиж виртуоч болчихдог байхгүй юу. Тэрүүгээр их давуу талтай. Одоо мотор унтарсан байсан шүү дээ. Ямар ч тохиолдолд дороо шууд суучих байхгүй юу. Харин чакигийн хувьд болохоор ерөөсөө өндрөөс айдаг, нисгээс их айдаг гэдэг байгаа байхгүй юу. Сайн бааш хийсэн байгаа. Мотор зогслоо гэхэд бол ямар ч аюулгүй юм байна. Ингэж байгаа. Айдаг хүн бол эрүүл хүнийг айдаг гэж ярьдэн шүү дээ. За. Нисэгт бол тий. Эрүүл хүн. А бас хит их эрүүл байх юм бол хит их аймхаа бол мэдээж тэр өвчмөдтэй тал руу болсон тий. Бас хит их зоригтой байх юм бол бас тэр бас нэг нөгөө нэг юм давмгаацсан тий, зориг хийх давмгаацсан тий. Зүгээр айж бол тэр бол нормал юм. Тэрээс л нормал явдал байхгүй юу. А гэхдээ ийм юм байдیں۔ 9 давхрын ороод дээрээс гараад нэг газараа шууд харах тий нэг ондоо. Онгоцонд суугаад 9 давхрын хэмжээнд өндөр аваад очих. Тэр хоёрын хооронд шал ондоо процесс явагддаг байхгүй юу. Нэг бас 9 давхраа шууд харлаа даралтын нүдний даралтын хэмжээ нөгөө боловч ингэж хүчтэй агшиж сундаг штэ. Тэгэд толгоонд чинь даралт өгдөг байхгүй юу. Тэгээд хүн чинь ингээд толгоонд эргээ явчихдаг штэ. Онгоцоор бол хийж тийм байхгүй. Алгуураа өчөж байгаа учраас. Тэгээд манай чинь зөндөө хүмүүсүүд би зүрхний өвчтэй туулан зоригтой дим баах юм шалтгаан яриад хамгийн түрүүнд авгаачудаа нисгээд өөртөө үлдээд 3-4 удаа ирж байгаа. Тэгж жагаад би ямар сайн тэгж. За би батлагыг гараа тий. Чи зөв нэг л удаа чинь мөнгө төлөх алавгүй. Чи зөв нэг удаа нисээд өсч гээд. Тэгээд чи мөнгө төлөхгүй дээр тийм эрхчлөөтэй нэг тийм боломж олдсон гоо чинь тий. Хүн чинь бас бодд юм байна. Тэгж суудаг байхгүй. Суугаад нисэнгүүт бууж би чинь өндрөөс өнөхөр хайдгүй байна гэж боддоо шүү дээ. Тэгж хэлдэг байхгүй. Онгоцоор явж байгаа цаа хойдлын зорчигч хэсгээр бас юу жолоо бас байна шүү. Тэгээ энэ бол даавал удирдахтай байхгүй юу. Тухайлбал яг энэ удирдлагын стикэнд байж гэнэ хойдлолтой муу ялгаагүй байна. Газ моторын удирдлага байж гэн тий. Чигийн педал бол хоёр яг ижил түвшин байж байгаа байхгүй юу. Энэ яг юуны зорилттой бол сурчлын зорилттой. Сурч маань эхний нэг цаг энд сууж одоо юу гэсэндээ энийг мэдрэх, агаараа мэдрэх тэр орчинд нь ч өөрөө дасан шүү дээ ингээ тайвшин тий. Түүний дараа урагшаа суугаад багш нь хойдлоосоо хянаа явчихдаг байхгүй юу.